За сайн байцгаана уу хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол хэлний элсдийн ерөнхий шалгалтын үндсэн агуулгаас хэлц үг түүний хэрэглээ гэсэн агуулга нь сүүлийн 5 жилийн дунджаар 55.2% гүйцэтгэлтэй. За үүнээс 2019 онд бол 40.3% гүйцэтгэлтэй шалгагдсан байна. За иймээс бид өнөөдрийн хичээлээр өргөмц ба хэвшмэл хэлтсийн утга хэрэглээний талаар бол ярина. За ингээд 2019-оос 2021 оны шалгалтын даалгаврууд дээр ажиллая. За 2020 оны хувилбарын 1-р хэсгийн 15 дугаар даалгаврыг ажиллая. Ойролцоо утга бүхий хэлцгийг олоорой гэдэг. Утгын харьцаагаар нь бол ойролцоо утгатай, эсрэг утгатай, төсөөлт утгатай, зүйлчилсэн утгатай гэж ингэж ялгадаг. За хариултын хувилбаруудыг харъя. За хариулт бол баруун чихээр ороод зүүн чихээр гарах гэсэн ийм хэлц байна. Тэгэхээр энэ хэлцэд бол баруун зүүн орох гарах гэдэг нь бол утгаараа эсрэгцэж байна. Тэгэхээр л энэ бол эсрэг утга бүхий хэлц болно. За би хувилбарыг харъя. Чамд инээд надад ханиад гэд. Тэгэхээр чамд баяр, надад зовлон, хүний зовлонг ойлгохгүй байна гэсэн ийм утгатай бас эсрэг утгатай хэлц байна. За С хувилбарт сайн ир урдаа шарахтай, муу ир хойно шарахтай гэд. За энэ хэлцэд бол сайн муу урд хойно гэдэг нь бол утгаараа эсрэгцэж байна. За Д хувилбарыг харъя. Гэмтээс гэтлэгсэн гайтагаас гаргасан гэсэн хэлц байна. За энэ хэлцийн тухайд бол гим гэдэг нь бол ёс зүй, хууль зүгээс ангид хийсэн үйл явдал түүний уршиг нөлөө гэсэн үндсэн утгаараа гай гэсэн үгийн уршиг муу нөлөө гэсэн салаа утгатай бол ойролцоо утга хэлтгэж байна. За гэтлэх гэдэг нь бол ямар нэг юм юм учрал тохиорол аюул дотгорыг давах туулах гэсэн үндсэн утгаараа гарах гэдэг үгийн гатлах туулах гэсэн салаа утгатай бол ойролцоо утга хэлтгэж байна. За тийм учраас энэ даалгаврын зөв хариулт нь бол Д хариулт байна. За И хариултыг харъя. Торгон дээлтэй хүнийг бөөлжөхөд өрмөг дээлтэй хүн жигшин гэд. За энэ хэлцээний тухайд бол торгон өрмөг гэдэг нь бол утгаараа эсрэгцэж байна. Өрмөг гэдэг нь бол ноос, олс зэргээр нэгсэн нэг зүйлийн бүдүүн бараа гэсэн ийм утгатай байна. За 2021 оны хувилбарын 2 дугаар хэсгийн 20-ын 1-р даалгаврыг ажиллая. За хэлцээг утгатай нь харгалзуулаарай гэсэн ийм даалгавар байна. За хэвтэй хонь үргээхгүй гэвэл хал балгүй номхон, үнсэн тайссан шалт шиг гэвэл хаягдах, нойтой хамуур шиг гэвэл салахгүй, бурантай тэмээ шиг гэвэл дуулууртай. За амнан там цаана гэвэл санд мэд гэсэн ийм утга бол илтгэж байна. Тэгэхээр энэ 2 дугаар хэсгийн бүтээлч хэлбэрийн харгалзуулах даалгаварт хэлцээний утга хэрэглээтэй холбоотой даалгавар бол нэлээд ордог. За 2019 оны хувилбарын 1-р хэсгийн 10 дугаар даалгаврыг ажиллая. Өөрлөгөө ширтэн буй хадам ихийн харцыг мэдэрч төгшин имэж суужээ гэсэн өгүүлбэрийн онцлсан үгийг аль хэлцээр солин найруулбал тохирох вэ гэд. Тэгэхээр энд солин найруулбал тохирох вэ гэхээр бол эхлээд бол юуны өмнө энэ даалгаврын хариултууд өгсөн хэлцээний утгыг мэдчих шаардлагатай. Хоёрдугаарт нэг хэлц хэд хэдэн утга илтгэж болохыг бол бас анхаарна. За тухайлбал энэ зүрх амаар гарах гэсэн хэлц бол айж очих, ихэд айхлан ам саадах, хит цухалдах гэсэн ийм 3 утгыг бол илтгэж байна. Тэгэхээр энэ аль утгаараа тухайн өгүүлбэрт орж байна гэдгийг бол бас анхаарна гэсэн үг. За хариултын хувилбаруудыг авч үзье. За энд айхаа арьсанд боох гэдэг хариултад байна. За энэ бол айж хичгээ болсон, увайг гэсэн ийм утгыг бол илтгэж байна. За би хариултыг харъя. Тэгэхээр би хариултад бол зүрх алдах, С зүрх амаар гарах, Д нь зүрх догдлох, И нь зүрх гаргах гэдэг ингээд зүрх гэсэн үг орсон хэлцүүд бол өгсөн байна. Тэгэхээр зүрх гэдэг үгийн тухайд бол хүн амьтны цусны эргэлтийн гол эрхтэн гэсэн үндсэн утгаараа бол зүрх амаар гарах, зүрх догдлох гэсэн хэлцээний дотор орсон байна. За үүнийг бол тойл бичигт бол одоор тэмдэглэсэн байдаг. За энэ зүрх гэдэг үгийн үг нь бол зориг цус гэсэн бас салаа утгаар орж болно. За энд бол зүрх алдах, зүрх гаргах гэсэн ийм хэлцэд бол
салаа утгаараа орсон байна. За мөн одоо гол чухал гэсэн утгыг бол бас илтгэдэг. За тэгэхээр энэ даалгаврын тухайд айж төвшөх гэсэн утга бүхий зүрх алдах гэсэн хэлсэн нь бол зөв хариулт нь болж байна. За бүгдээрээ солино хариулаад үзье. Өөр лүгээр ширтэн буй хадам ихийн харцыг мэдэрч зүрх алдаж суужээ. За ингээд солино хариулахад бол ингэж утга нь бол тохирч байна. Энэчлэн зүрх хэмээх үг нь бол үндсэн болон салаа утгаараа орсон жишээ бол олныг дурдж болно. За үндсэн утгаараа гэхэд зүрх дэлбэрэх, одоо зүрх майжих, зүрх түших, зүрхэнд хүрэх гэдэг. За тэгвэл зүрх гэдэг үг нь одоо зориг гэсэн салаа утгаараа бол зүрх их, зүрх муу, зүрх гаргах. За зүрх гарах гэвэл одоо зориг гаргах, тий? Зүрх алдах гэвэл одоо зориг алдах. Зүрх одоо шантрах гэвэл одоо зориг шантрах ч гэдэг юм. Энэ чинь одоо зүрх их, зүрх орох, зүрх үхэх, зүрх хүрэх гэсэн ийм одоо олон жишээг бол дурдж байна. Эндээс зүрхэнд хүрэх, зүрх хүрэх гэхэд бол одоо хэлцээ хэлбэрчлэлт нь өөр болоход утга нь мөн одоо өөрчлөгдөж байгааг бол ажиглаж болно. За тэгвэл хүрэх гэдэг үйл үгээр төв болгож авч үзье. За хүрэх гэдэг үгийн одоо үндсэн утга нь бол одоо ямар нэгэн бодиттой юм тулж очих, хавьдах гэсэн утгатай. Жишээ нь одоо аймаг хүрэх, ажилдаа хурж ирэх, гэрт хурж ирэх гэх мэт. За тэгвэл зорьсонтой хүрэх, сансантай хүрэх гэвэл одоо хүрэх гэдэг нь одоо бүтээх, биелэх гэсэн утгаар орж ирж байна. За хараал хүрэх, ерөөл хүрэх гэдэг бол мөн одоо энэ утгаар бол хамаатуулыг хэлж болно. За тэгэхээр хэлцээний бүрэлдэхүүнд орсон үг тус бүрийн утгыг одоо мэдэх нь чухал байна. Үндсэн утгын уул мөр зарим тохиолдолд хэдийгээр бүдгэрэн одоо саармарсан ч гэсэн хадгалагдсаар байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үгийн одоо шууд утгыг мэдэхгүйгээр түүнээс цааш нь хийсвэрлэн одоо сэтгэхгүйгээр ямар ч хэлцээний одоо утгыг бол тайлах боломжгүй юм аа. За үүнээс гадна хэлцэн одоо тухайн улс үндэсний сэтгэлгээний хэв шинж ертөнцийг таньсан байдлынх нь одоо илэрхийлэл болж байдаг учраас яагаад ингэж одоо нэрлэж одоо хэвших болсон шалтгаан үүсгэл санааг бол ухаарч таних нь бол чухал юм. За жишээгээр тодруулъя. Тэгэхээр хүний ухааны оронг толгой чэйжээр баримжаалдаг ойлголт бол өнөө хүртэл зэрэгцээ оршиж ирсэн. За тухайлбал одоо юмыг одоо ухаарч ойлгохгүй хүнийг ухаан ууцсандаа санаа сүүжиндэ гэж хэлдэг. За энэ хэлцээний утгыг одоо тайлахын тулд ямар жишг хэмжүүрийг одоо сонгосног бол зайлшгүй анхаарах ёстой байдаг. За энэ нь нэг талаас одоо хүн төрлөختөн хүн малын биеийг одоо цээж бүхс гэж хоёр зүйлд ангилж үздэг, хувааж үздэг тийм. За чэйжин биед хамгийн дээд талаас хүний одоо оюун ухааны орон болох толгой буюу тарих. За түүнд байрлах одоо нүд, чих, ам, хамар, арьс гэх 5 мэдрэхүй эрхтэн. За түүнээс доошлоод одоо цээжинд зүрх, уушиг, илэг зэрэг чухал одоо эрхтэн байрладаг зэрэгцээ. Эртнээс ер нь хүн төрлөختөн энэ цээж юм уу гидсэнд. За орчин үеийнхээр бол ой санамжийн зүйл байдаг гэж үзэж байсан. За энэ шинжээр нь хүний толгой тэргүүн болоод цээжин биеийг бүхсэн биетэй харьцуулж дээдлэнгүй ханддаг болсон байна. Тэгэхээр альва юм одоо орших орон байрлах байртай тэдгээр нь бүгд зүй тогтол эренбэрэл байна. Хэрвээ тэрхүү одоо орших газрын эренб нь алдагдвал тодруулбал ухаан ууцсандаа санаа сүүжиндээ орохоор тэнийг болох мэтэр одоо төсөөлөн ойлгосон гэж хэлж болно. Энэ нь хүний ухаан одоо цээжиндээ байна гэж үсээр ирсэнтэй бол холбоотой юм аа. За энэ хэлцээг бүтээх одоо жишг хэмжүүрээр яагаад заавал сүүжийг сонгох болсон юм бэлаа. Тухайлбал махан зог барих үед одоо сүүж, богтос, богино хавраг, далны мөгөөрс, өвчүүний бүдэрхийг хүндэтгэлийн маханд оруулдаггүй. Эмэгтэй хүнд сүүж, дунд чүмэг, өвчүү зэргийг бол тавьдаг байсан. За тэрч байтугай нүдийг нь авсан, хоньны толгой, нөхийг нь ухсан, сүүжний яс, нүнжгийг нь хулсан, далны яс гэж энэ гурвыг одоо зочинд үзүүлэхгүй бол хичээдэг. Үүнээс гадна гэртээ хонуулахыг бас одоо ч цээрлдэг. Тэгэхээр эдгээрийг одоо хаях болсон ч заавал одоо амсар ирэмгийг нь сэд цохих юм уу? Далыг бол гараар одоо базаж няцалж орхидог. Яагад гэвэл тэдгээрт чөтгөр органдог хэрв одоо сүүчний нөхийг одоо сэтэлж хаяхгүй бол хөхөрийн сүнс соргодон сүр сүлдэн буурна гэж үздгээс одоо үүдэн сахиж байгаа дом гэж хэлж болно.
За түүнчлэн монголчууд ухаанд нь ухан өгсөн, санаанд нь сарлаг өгсөн гэж хэлдэг. Гэтэл хамгийн сайн мэдэх малаасаа тэмээг биш, ямааг биш. Яагаад заавал ухан сарлагыг сонгосон юм бол? Тэгэхээр энэ хилцээний одоо санааг бүтээх хэмжүүр болсон ухан сарлагын одоо төстэй. За тодруулбал одоо сүрэхтэй, навсаад нэвсээсэн, заар занг нь ханхагласан ийм одоо шинжид бол тулгуурласан гэж хэлж болно. Тэгэхээр хүндий уужим зай бүхий одоо цээж буюу ухаанд нь сэжим сагаг үсгтэй, газарт үргэлжлэн оролцсон, нэвсгэр том амтан тэгээ ороод үгсэнтэй адилтгаж бол хэтрүүлсэн байна. За өөр нэгэн хэлцээг жишээл авч үзье. Ухаанд нь ухан орж, санаанд нь шавар орох гэсэн хэлцээ байна. Тэгэхээр энэ одоо хэлцээний санааг бүтээх хэмжүүрээр ус шаврыг сонгосон байна. Тэгэхээр энэ нь одоо малыг амжиргааныхаа их үндэс болгож ирсэн монголчууд хамгийн сайн мэдэх одоо цагаан эдээтэйгээ холбоод усыг шимгүү, сүг одоо шимтэй хэмээн эсрэгцүүлэн үздэгтэй холбоотой. Тэгэхээр энэ мэтээс үүдэж одоо усан тэнэг, усан толгой, усан нүдлэх, усан нүдэд, усан гүзээ болох гэх мэтлээ одоо цөргөөр хэлэх нь олонтой байна. За харин сүг одоо шимтэй гэж үздгийн илэрлэл нь бол сүү шиг дотортой, за сүүтэлэх, сүү мөртэй гэх мэт одоо хэлгээс бол одоо тодорхой харагдаж байна. За тэгэхээр оюун ухаан бол хийсвэр зүйл учраас бодит юмар зүүрлэн хэлж байгаа нь бол хэлний баримтаас харагдаж байна. За тухайлбал толгой мэдэх, толгойг гээх гэхэд бол толгойгоор ухааныг одоо төлөөлүүлсэн байна. Толгой мэдэх гэхэд толгойг ухааны орон гэж ойлгодог дагав нь бол хэлсэн. За тэгвэл толгойг гээх гэсэн хэлцээ байдаг. За толгойг гээх гэхэд бол толгойг ухааны орон гэдгийг эсрэг утгаар нь бол баталж байна. За тодруулбал хүний биеийн одоо эргэтэн болох толгой нь байгаа хэдий ч ухааны оронгоо алдсан гэсэн санаатай. За энэчлэн толгойгоо гээх, толгойгоо ганцаглах, толгойгоо болох, толгойгоор хөл хийх гэхэд толгой гэгчийн ухааны орон өөрт хамаатай үйлээ хийж иргэшээж чадахгүй байгааг сөрөг үнэлэмжээр нь илэрхийлж байна. Толгойгоо ганцаглах гэхэд бие ухааныг зэрэгцүүлэн төлөөлүүлж байна. За тодорхойлбол гуяа ганцаглах гэвэл одоо морины хоёр хавирганд унсан хүнийх нь одоо гуяас өөр харагдах юмгүй ганцхан хоосон байна гэсэн ойлголтыг үл хэлж байна. За энэчлэн толгойгоо ганцаглах гэснийг одоо арх дарс хэтрүүлж ууснаас эсвэл уу гашуу юм уу өхөл зовлон зэрэг зүйл одоо тохиолдсноос өөрийн гих одоо ухаан мэдээгүй болж бие хэвийн байдлаар авч явах чадваргүй бостой бол холбон тайлбарлаж болно. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.